Офис буюу албан тасалгааны ажлын байрны орчинд хамгийн түгээмэл тохиолдож болох 8 эрсдлийг хамтдаа харцгаая. Офист хамгийн их тохиолддог осол бол хальтрах, бүдрэх, уунах юм аа. Шалан дээр асгарсан шингэн зүйлс, ил кабель утас, замд орхисон зүйлс нь хүний анхаарлыг сарниулж осолд хүргэдэг. Иймд ажлын байраа цэвэр цэмцгэр, эмх замбраатай байлгаарай. Ил задгай, цахилгаан утас, хэд ачаалттай залгуур, эвдэрхий төхөөрөмжн, цахилгаанд зохиулах эрсдэл болон галын эрсдлийг үүсгэдэг. Аюулгүй ажиллагааны зааврыг дагаж мэргэжлийн хүнээр шалгуулж байгаарай. Галын хор, дохиолол, гарцгүй орчинд гал гарвал маш аюултай. Ажлын байран дээр зориултын бус газар тамхи татах нь галын эрсдлийг нэмэгдүүлдэг. Галын аюулгүй байдлыг хангах, тоног төхөөрөмжийг зөв ашиглах, галын аюулгүй байдлын сургалтанд хамрагдах нь ослоос сэргийлнэ. Шаардлага хангаагүй сандал ширээ болон дэлгэцийн буруу байрлал нь нуруу хүзүү гар хөлийн өвчлөлийг үүсгэж урт хугацаанд эрүүл мэндэд хохирол учруулдаг. Стандартын шаардлага хангасан тавилгыг өөрт тохируулан хэрэглэж зөв ашиглах нь чухал юм аа. Агаар сэлгэлт муу, сул гэрэлтүүлэгтэй орчинд хүчил дүрэгчийн дутагдал болон нүдний ачаалал ядаргаа ихсэнэ. Ажлын байрны агаарчлалтыг сайжруулж хангалттай гэрэлтэй орчныг бүрдүүлээрэй. Ажлын хэд ачаалал, дарамт, хамт олонны үл ойлголцол нь стресс, сэтгэл готролд хүргэдэг. Хамт олонны эерэг харилцаа, ажил амралтын тэнцвэр болон сэтгэл зүйн дэмжлэг нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ. Офист нэг ажилтан ямар нэгэн халдварт өвчнөөр өвчлөхөд өрөөнд байгаа бусад ажилтнанд халдвар дамжих эрсдэлтэй. Гараа хариуцах, маск зүүх, ариун цэвэр сахих нь халдварт өвчнөөс хамгаалдаг энгийн боловч үр дүнтэй алхам юм аа. Ажлын байрны эмх зэгцгүй байдал, замбраагүй орчин нь осол гэмтлийн эрсдлийг нэмэгдүүлдэг. Ажлын орчноо цэвэр цэмцгэр эмх зэгцтэй байлгах нь таны аюулгүй байдлын хамгийн сайн хамгаалалт юм аа.